Жихан гайсайны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон айн хөвчүүлнүүд минин шарган номины өргөн их гойвууд өмнө зүгийн ман лайвсан элсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Тэгэхээр Нацаг доржийн уг хөшөө бол Түшээдэн аймгийн Дархан Жангигийн хөшөө. За энэ Дархан Жангигийн хөшөө бол олон одоо язгууртан бичгийн мэрэгдтэй. Тэр дундаа одоо бид нэр сайн мэдэх Эрдэнэжануган, Ширэн дамдын, Дархан Жангигийн Бунцэг Цэрэн, Лувсан Цэвэн тэргүүн ингээд. За энэ нэг том бичгийн мэрэг нь бол 20 дугаар зууны том түүхч манжиж хэл дэндүүгөө баг. Тэгээд дэндүүгөө бол 1932 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон. За тэр болтол шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж исэн. Ингээд Нацаг доржтой бол нэг нутаг. За Нацаг дорж тэр хоёр бол нэг нь өрн дахны боловсрол эзэмшсэн шин залуу бичгийн хүн, нэг нь өмнөх төрийн одоо хоёр төрөд ажилласан бичгийн хуучин түшмэл. Тэгээ энэ хоёр бол одоо нэлээд зохицож ажилласан байдгийг. Нацаг доржийг одоо өрөндийн олон зохиолуудаас орчуулах, хийлгүүлэх, дээрээс нь одоо дэмжлэг тусалцаа үзүүлэх, хөдөө гадаад хомилтонд явуулах энэ ажлууд дээр дэндүүгэн одоо үүрэг их байсан. Тэр битгий л одоо Төв аймгийн сондуул, Баян сумын сондуул хийх газар дэндүүгөө 100 одоо амралтаа авч цусахтаа Нацаг доржийг хамт авч явж тэнд уран бүтээлд хөөрөх, дэрэгдээ байлгах одоо ийм их хуучин бичгийн түшмэлийн одоо залгамж чалааг бол өвлүүлж байсан юм түүхтэй. Хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд хотод олны эм болсон горх болог аршаан хөвсгөд овс буйрын гүн синхэр нуурууд хүн малын таавалсан тойрон бүрд уснууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Нацаг дорж бол 20 дугаар зууны Монголын утга зохиолоор танигдсан. Гэхдээ Нацаг доржийг түүхч ялангуяа Монголын түүхийн одоо бүрэн түүхийг одоо анх удаа харсан хүн гэдгийг бол хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. 1911-21 оны хувьсгалын дараа монголчууд өөрийнхөө түүхийг бас бичих нэлээд оролдлогууд хийсэн. Ялангуяа 1919 онд бичсэн Монгол усын шестер байгаа. Монголын одоо ноёдоор тулгуурлаж Монголын түүхийг бичсэн. Тэгтээ сүүлийн 200-300 жилийн түүхийг бичсэн. За Магсар Хурцуул 1924-5 онд мөн одоо шинэ мандсан Монгол улсын түүхийг бичсэн. За ингээд амаргаа хүннүүгээс эзэнт гүрэн дуслах одоо үеийг бичсэн. За харин Нацаг дорж бол түүхийн зохиол гэдэг одоо Монголын түүх гэдэг зохиолороо болвол үндсэндээ Монголын түүхийг эрт үеэс өөрийн үе хүртэлх одоо түүчээлэн өгүүлсэн байдаг. Тэр битгий ерөнхийдөө агуулгаар нь харуул миний нутагшуулагч гэсэн нэг талаасаа утга зохиол талаас нь манайха хараад байдаг. Ер нь Монголын түүхийг зохицоор нь хэлчихсэн шүү дээ. Ялангуяа та нар өшөө дурсгалыг хадгалж хамгаалах хэрэгтэй. Хүннүү сүннүүгээс Монголын түүх эхэлнэ гэдгийг бол энэ хүн хэлснээр их онцлогтой. Тэгэхээр түүний уран бүтээл шүлэг яриаглалын илэрхийлэмжээр Монголын түүхийг олж харах юм одоо боломж байгаа. Угаасаа Монголын улс төвчөөч тэр эртний төлөвлөдч тэр туульчилсан, шүлэгчилсэн иймэрхүү баягаар төрөвсөн бүтээлүүд дотроос домгчилсан ийм бүтээлүүд дотроос Монголын түүхийг бас олж харж болдог. Тэгвэл яг Нацаг бол 20 дугаар зууны эхэнд Монголын түүхийг ингэж харж болох хүн баг.
Хүннүү сүннүүгийн үеэс хөгшөд өвгдийн нутаг. Хүн ард бидний хайрыг булаасан орон. Он онд дээшиж олон жилд дассан нутаг. Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон. Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон. Хоёрдугаарт нацаг Монголын түүхэнд өрнийн их сурвалжийг судлах ёстой гэдгийг оруулж ирсэн. Тийм учраас Марко Полог орчуулсан. Тэгээд Владимир Цевийн зохиолагч бас орчуулсан байж оролцсон байж магадгүй гэж үздэг. Тэгэхээр энэ бол нэг нь Монголын түүхийг бас өөр их сурвалжууд, өөр хүмүүсийн харж байгаагаар харах ёстой гэдэг ийм Крестовицийн зохиол байна. Ийм. Гуравдугаарт нацаг Монголын түүх соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, судлах ёстой гэдэг ийм агуулга байсан. Тэгээ бүр өрөнд ийшээ яваагүй байхдаа 1923 онд Монголын анхны экспедиц чинь нацагд орж оролцсон юм шүү дээ. Содручгийн хүрээлэн байгуулагдсны дараа Казакевич гэдэг Ленинградын оюутантай хамт нацагд оржийг одоогийн Дорногов аймгийн Ихэд сумын Хэсэг Байшин гэдэг газар илгээж ирсэн. Хэсэг Байшингаас одоогийн Хэсэг Байшингийн бичээс гэдгийг олж ирсэн. Олж ирэхдээ нацаг цогт их сумын цогт чандгын сумын бичээсийг олон хэсэг бутарсан байсныг цуглуулж авчирсан хүн баг. Тэгээ нацгийн цуглуулж авчираад түүний хэв дардсыг аваад Казакевичтэй хамт. Ингээд энэ хөшөө чулуу юуны учир энэ сүм байгуулагдсан, энэ хот юуны учир уу гэдгийг бүрэн мэдж хожим мэдсэн. Өнөөдөр Чингис хаан музейд байгаа 17 дугаар зууны хамгийн ихэнх үеийн гол дурсгал бол энэ Хэсэг Байшингийн бичээс. Тэгэхээр энэ Хэсэг Байшингийн бичээс олон хэсэг болсон ч гэсэн цөөн үлдсэн ч яг түүний тэр үед харьцангуй олон байсан хэв дурсгал хөшөөнөөс авсан хэв дурсгал нь саяхан улсын номын сангийн сан хөмргөөс олдсон. Тэгэхээр энэний дагуу манай 7 давхарт байгаа Хэсэг Байшингийн бичээсийг сэргээсэн байхгүй. Тэгээд сурталчилсан өв соёлоо хадгалах, хамгаалах ёстой гэдгийг хүннүү сүннүүгийн үеэс хөшөд өвгдийн нутаг байгаа энэ хөшөө дурсгалыг бол хадгалах ёстой, судлах, хамгаалах ёстой гэдэг юм. Тэгэхээр бичих, бүрнээр нь бичих, их сурвалжийг өөр сурвалжаас ашиглах, гуравт нь хадгалах, хамгаалах гэсэн энэ цогц үзэл санаа бол түүнд байсан онцлогтой. Салхины үзүүрт найгсан соргог нарийн ногоотой саруул талд ярилцсан сонин янзын зэрэглээтэй сайн ир сугларсан байц бэрх газартай сүлд дахлаг үлэрсэн сүмбэрх аваатай энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Та нацагд орж зөвлөлт Ленинградад сэргийн сургууль сурж исэн. Тэгээд энэ нацгийн сурж байгаа үед түүнтэй хам суралцж исэн Үлзий Бадрах гэж өвөр Монгол гаралтай хүн нацагтай их найз байсан гэж. Тэгээд нацагтай ахуулсан олон зургнууд байдаг. Үлзий Бадрахын сууж байгаад Үлзий Бадрах бол цаазлагдсан. Сууж байсан Орлова гэдэг Юдиф Орлова гэдэг эмэгтэй охин Елизавета гэдэг хүн надад 2014 онд энэ нацагд оржийн өөрийнхөө Үлзий Бадрахын холбогдлолтой материалуудыг өгөхөд энэ дотор бол нацагд оржийн тэр Ананда Шира Ананда Шираг тэрчгсэн гадаа байгаа тэр зураг бол анх удаа хэвлэлд гарсан ийм зураг байгаа. Одоо бол олон хүмүүс ингээд мэддэг болсон баг. Энэ зураг бол үндсэндээ нацагд орж Ананда Шира охин
Тэгээд Нина Жистикова их нэртэйгээ хамт гуруулаа байгаа зургийн ганцд зураг. Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг өнгөлзөгч дайсан ирвэл өтөр өшөглөн хөөн хувьтай норндон хувьсгалт улсаан мандуулж хойчин шин ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуулъя. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орн. Даштэжийн нацаг төржийн маань энэ онд бол 120 жилийн ой дохиож байгаа. За энэтэй холбогдуулж аймгийн маань 103 жилийн их зохиолчийн маань одоо 120 жилийн бид бүхэн одоо үндэсний их баяр наадмыгаа бас хамтдхан тэмдэглэхээр ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Тэгээд энэ оны одоо 26 оны 1-р сард бол Монгол Улсын засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч одоо их зохиолчийн маань одоо тэмдэглэл өнгөрүүлэх энэ одоо ажлын хэсгийг бол байгуулагдаж ингэж ажиллаж байна. За дээр нь манай аймаг маань 3 сард иргэдийн урлагийн тогтоол шийдвэрүүдээр бас энэ их зохиолчийн ойг тэмдэглэл өнгөрүүлэх ингээд одоо засгийн газар аймгийн маань одоо иргэдийн урлагийн тогтоол гарчсан. За энэтэй холбогдуулж аймаг орон нутаг соёлын яам дээр нь одоо Чингис хааны музейгээд олон хүмүүсүүд маань хамтарч ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. За энэ хүрээнд одоо манай засгийн газраас зохион байгуулж байгаа олон ажлууд байна. За дээр нь аймаг маань бас нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Бид бүхэн одоо 27 суманда миний хэн сураг гэдэг яруу найргийн тэмцээнийг зохион байгуулж байна. За энд маань одоо манай одоо Монгол Улсын соёлын гавь эцэтгэлтийн Жамсрангийн баяр жаргалах маань манай Төв аймгийн одоо Төв аймгийн сэргэлэн сумын хүн. За манай Сэрчингийн Сүхбаатар гэж одоо манай Төв аймагчид бүгд мэдэндээ манай бүрэн сумын уугуул Монгол Улсын гавьяат хуульч манай ах маань. За манай Эрдэнэбаатар одоо яруу найргийн эзэн манай Эрдэнэбаатар яруу найрагч маань гэдэг хүмүүсүүд маань хамтаараа энэ арга хэмжээ 27 суманда бас зохион байгуулж ингэж ажиллаж байна. За дээр нь аймгийнхаа баяр наадмыг бид бүхэн их зохиолчийнхоо одоо өөрийнх нь амьдарч байсан тухайн үеийн одоо утга зохиол, уран зохиолд одоо хэрэгжүүлсэн олон тэр зүйлүүдийг үлдээсэн олон зүйлүүдийг бас аймгийнхаа наадмаар тэр хүнийхээ алдаршуулах энэ одоо таны мэдхийн хүүхд залуучуудтай таны мэдхийн арга хэмжээг бол баяр наадамтайгаа холбож уялдаа холбоог нь холбож ингэж ажиллажээ. За мөн бид бүхэн одоо 9 сарда өчтэй 3 толгой шилдэг дүр шалгаруулах 2 үе шаттай арга хэмжээг Төв аймгийнхаа 100 модод одоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд аймаг маань одоо төлөвлөж байгаа томоохон ажлууд гэх юм байна. Ер нь бол ерөнхий боловсролын сургуульд болоод иргэдийнхаа дунд нэлээдгүй олон одоо утга уран зохиолын арга хэмжээг бас зохион байгуулж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа, санаачлан хэрэгжүүлж байгаа нийт нутгийнхаа ахын дүүс Монгол Улсын засгийн газар, соёлын яам, Чингис хааны музейхаа хамт олон чин сэтгэлийн бас талархал илэрхийлье. Монгол гэдэг нэгэн нэрээр ертөнцийн чихэн ань дурсгалтай Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсгөө сурсан үндэсний хэл ардж ойшгүй соёл үхтэл орших төрлөх нутаг саяж ойшгүй орон. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.